За hi guys, юу яцгаадаа. Энэ өдрийн мэдлэгээр XP roll дээр тоглож үзүүлэх болно. XP roll дээр тоглохдоо ер нь бол цэргийн хэдээр төрдөг маш сайн мэддэг хэвээр юм мэдээж 11 41 дээр тоглолдог гэдгийг өмнө хэлсэн. Энэ roll дээр тоглож байгаа хүмүүс ер нь бол цэргийн хэдээр төрдөг маш сайн мэддэг хэрэгтэй. Тэгээд цэрэг нь хаана байгааг сайн мэддэг хэрэгтэй. Тэгээд гатал сурах хэрэгтэй хамгийн гол нь. Энэ хавьд гатлахаа явж байхад айлын сайн хүмүүс энэ башин дотор отоод чамайг алж магадaltaй байж учраас болгоомжтой байх хэрэгтэй. Гараа дөрөв ингэж байх ингэж мэддэг хэрэгтэй. Хэрвээ чи ийм гатлах боломжгүй хэрэг удаан хэрэг тоглож байгаа үед бол айлын хэрэг гатлахаас сэргийж хамгаалах хэрэгтэй. Энийг машин дүн зогсоод ч юм уу удан зогсоод өөрийгөө харагдуулаад айлыг ингэж ухраах юм уу? Тиймэрхүү арга хэмжээ хэрэглэх хэрэгтэй. Энэ машин зогсоод ингээд дэмжлээд буцаах ч юм уу. Айл эсвэл бүр наан зогсоод жоох ингээд ойр төлөхгүй таарах хэмжээ авах хэрэгтэй. Айлын ер нь XP-г ер нь дураар нь дургуулж ингэж хамаагүй гатлуулаад иж болохгүй. Гатлахаас сэргийлээд очиж байлдаад эсвэл гатлж яхад нь ингээд сайн дэмэжлээд ингэж хариулах арга хэмжээ өгөх хэрэгтэй. Тэгэхгүй дүүрнэстэй зүгээр цэргийн нөгөө байвал улам даварцаар нөгөө илүү левелтэй хурдан дэмжиж хурдан иш тийшээ явах завтай болоод ингээ хүмүүстэй туслаад таних нэг мэдээж ромын айлын жангт чинь айлын жанг нь өөрийн жангт нь хамаагүй дарамтлаад ингээд даваа аваа тоглоод явчихдаг шүү манайх. Өмнөх мөчлөгөн дээр хэлсэнчлээ ер нь бол ингээд лен дээр нь сайн байлдах хэрэгтэй. Ленийхээ хэрэгний спел болон скиллийг сайн хэрэглүүлж тусыг багасгах хэрэгтэй. Ер нь бол тэгээ шал дэмий хэрэггүй явах хэрэг байхгүй. Одоо намайг жишээлбэл ингээд сул дэмий орхисноос болж би ингээд давраад айлын мид ингээд дарамтлаад байгаа байхгүй. Айлын жангл одоо энэ хавар жангл таахгүй дэрэнгүүт нь та жангл навуулахгүй тамтай зарилна гэсэн үг. Ингээд цэргийн эрт авчиж байгаа учраас ер нь бол 41 дээр төрнө гэхээр хаваас 20 секунд ер нь хийх юмтай гэсэн үг. Мид руугаа очиод мэддээ туслана. Эсвэл мид болон манай жангалч одоо дэш явцсан байгаа үед бол тэр мидийг хамгаалаад цэргийг авах гэх мэт зүйлс хийж болно. Ер нь бол мапаас харж харахтай түрүү харж байсан бол дээр одоо ром нь айлын жангл ингээ марксмантай гуруулаа явж байгаа учраас чам дээр ер нь 2 хон ирээд ирнэ. Хэрвээ горд Трислер хоёулаа хүрээд ирэх юм бол чи тэр хоёрыг аргалаад ингээд цаг аваад авах хэрэгтэй. Тэгэх юм бол яах нь манайх дээр дөрүүлээ айл харин гуруулаа учраас ер нь маар авнаа л гэсэн утгатай. Ер нь л эндээс манайх нэг паниктахгүй байх хэрэгтэй. Аль болох ингээд амьд үлдэхийг хичээгээд даш скил хадгалж агаад скилээс нь бултах гэх юм. Ялангуяа энэ гордын 1-р скил ингээд суёогийн 1-р скил гэхээс стант скилээс ер нь бол бултаж скилээ хийгээд 1-р скилээрээ шилд аваад ингээд скилийнхэн дэмэж нь өөртөө шингээгээд авах хэрэгтэй манайхаа. Тэгээд хамаагүй байдаг скилийг Трислер руу ингээд чихээд авах хэрэг байхгүй юм шахаад байгаа. Энэ support юм уу? Аль эсвэл тэр мейжер нь ингэж скилдээд авах хэрэгтэй. Тэгээд ер нь бол сая харсанчлан шууд нэг чиг апасаа харах хэрэгтэй манайхан. Ингээд мэд чинь хол жангл чинь замдаа төртөл авахаар харагдаж байгаа учраас ер нь төгөөд хийхгүй. Алах гэж чичрэх хэрэггүй гэсэн үг ер нь бол байлдал удаашруудаад байж байгаа хэрэгтэй. Нэг гата ер нь бол амархан хийж амжих юм бол ер нь бол манайхан танк болон мэд жангл гуруулаа дөрүүдээ нийлээд ер нь литтэйгээ амархан авчих хэрэгтэй. Литтэйгээ ямар ч ретрит арахгүй авчид ер нь бол айлын жангл руу ороход амархан хөвчдөг учраас ер нь давгаа авчиж байгаа гэсэн. Ер нь бол ингээд давгаа аваад ихэд тоглочих юм бол ер нь бол мэдийнхээ мэж румтай болон жанглтай туслана гэж ойлгох хэрэгтэй ер нь бол. Одоо тусалж байна гэдээ мэдийнхээ зэргийг очиж аваад иж болохгүй яагаад бол төртөл өрхөд дүр хүрэхгүй. Ер нь бол левел 200 ингээд зэрэг хурд авсан хүний эсрэг левел 1-тэй зэрэг аваагүй зонг шиг ингээд хамаагүй гүн ороод ирж болохгүй. Яг зэрэг авч явахад нь байлдаг бол ер нь орхичих хэрэгтэй. Яагаад гэвэл нэг левел тэмч яагаад ч барахгүй л гэсэн үг. Ингээд зэрэг аваагүй болохоор ингээд нэг левелтэй ялгчихж байгаа байхгүй. Ер нь бол техник гатан дээр жанглтайгаа мэдтэйгаа одоо энэ ромтойгоо боо дөрүүлээ нийлээд литтэйгаа амхаа авчих хэрэгтэй. Литон дээр та жанглч электригээ дараагүй бол ер нь айлын жангл руу явж ороод жанглын дээрлэхэд дөрүүлээ авчна гэсэн үг. Тийм учраас ер нь бол айлын жангл байлдахгүй ингээд амхаа өгчих юм бол ер нь бол бид контрол аваад айлын жанглыг дээрлэхэд болчихно гэсэн үг. Ямар ч үед ер нь ленийн хэрэг яаж хийж байлдаад авах хэрэгтэй. Янз бүрийн спилийн даруулчих хэрэгтэй. Манай мид жангл ингээ илүү аваад тоглоод явж байгаа учраас ер нь лендээ илүү авах хэрэгтэй. Очиж туслаад авах ер нь шаардлага байхгүй гэсэн. Тийм учраас энэ эзэн одоо хөгж ганцлаар байгаа тэр нь бол зэрэг авах. Тийм учраас яг цэргүүд биенээ зодоод хүмүүчт нь ер нь өөрөө XP-г аваад айлын XP яг эрэхтэн дэмэжлээд өөрийг ингээд лоурүүлээд цэргийг нөхгүй байх хэрэгтэй манайх. Тэгээс харах юм бол эзэн 2 левелтэй би 4 левелтэй байх жишээ. Авцсан оронд нь газ ингээд бүштээд тоглоод авах хэрэгтэй. Одоо төртөл төрж байгаа учраас ер нь бол төртөлөөр тусна гэж бодож явах хэрэгтэй. Ер нь бол стандартыг барьдаг хироноос ер нь бол скиллээс нь жоохон боломжтой байх хэрэгтэй. Ингээд зүгтсэн байртай скиллээс нь бултах хэрэгтэй яваад. Хэрвээ энэ наана шиг
Хэрэггүй газар 2-2 хийчихвэл ер нь чамайг барьж авахд ер нь хөндлөлттэй учраас ер нь бол зүгээр гэсэн үг. Тийм учраас эргээ буцаж хараад дэмжлээд байгаа гэсэн үг. Хэрвээ 2 хийгээгүй хамаагүй дайрж ороод их хэрэг байхгүй. Яг орж агаад наныг 2-т орчих юм бол тэгээ өөхнө гэсэн үг. Ер нь бол ямар нэг вар дээр ингээ айлын жанглыг очиж стандаад хэрэгтэй боломжийг олохгүй хэрэгтэй. Ер нь бол мапа сайн харж хэрэгтэй манайхан жанглч одоо ингээд жанглуудаа аваад хүрдлүүгээ ирж байгаа учраас ер нь бол айлын жанглыг сайн дээрлэхэд өөрөөлөд ингээ хариуцж байгаа. Тийм учраас ер нь амархан хүртэл авчиж байгаа гэсэн үг. Хэмбэл одоо харах юм бол ер нь бол Юзонг төрөөд бараг ирж байгаа учраас ер нь бол энэ таврыг авахын тулд Юзонгийн таврыг нь ойртуулахгүй байх хэрэгтэй. Бид ер нь левел илүүтэй учраас хангалттай нэг таврыг нь оруулахгүй дэмжлэн гэсэн үг. Тэрхийн ингэ дэмжлсэн мөрчлөө таврыг яваад орчих юм ер нь бол алчих хэрэгтэй. Гэтэ таврт нь алах хэцүү учраас гялс юм баг цустай болсон таврыг гялс аваад ална гэсэн. Нэг илүү гавж даваагаа авч тоглож байгаа үед манайхан бас молгоонтой хэрэгтэй. Яг л чи ингээд дээшээ бүгдээрээ явцсан. Айлынхаа харанхуй гойд нь бүүнэрээ ирээд алж очихоос ер нь бол танайхан мэдтэй ер нь бол импо байхгүй, айлынхаа импо байхгүй, харанхуй байх юм бол жоохон татсан маягтай. Ингээд зогтчихно гэсэн байрлалтай жоохон тоглож байгаа хэрэгтэй шүү. Бусдын үйл зүгээр ингээд төвшөө ороод гүн ороод импо аваад тоглох хэрэгтэй. Ahmed Mohsin. Ahmed Mohsin. Энд ер нь бол цэргээ ингээд хурдаа авсан ч болно. Гэхдээ би цэргээ авахгүй байгаа шалтгаан нь юм бол энд байлдахын тулд олон цэрэгтэй байх юм бол ер нь бол скилдээ турлан цусанах гэсэн үг ер нь ихэд цусанах. Тийм учраас цэргийн байлгаад Юзонгийн таврлын явуулахгүй тулд ер нь зондод байгаа гэсэн үг. Тэгэхээр цэргээрээ таврын авах. Okay. Kill. Finally, worthy opponent. Our battle will be honorable. Just a big Your team destroyed a turret. Thank you. Иймэрхүү бацдаг иймэрхүү чирдэг хэрээнүүд орох юм бол ер нь бол ингээд дагаж ороод хэрэггүй ард нь юм дэмэж дээлрүүдийг ингээд оруулахгүй зондоод орж ирэх гээд байх гэдэг юм бол ер нь бол өмнөөс нь байлдаад ингээд оруулахгүй байх хэрэгтэй. Your team destroyed a turret. okay.
За баяртай манай хаан дараагийн жилээр баяртай саб болон дайраарай.